Ялыг сайхан ханхаад байна. Ада цолоосон да. Зөрөөд ирлээд. Тэглээ. Хейд. Хэлэлцэх хүчин явахантай. Хэдийн үнсэн явахантай байна даа манай. Өнөөдөр юу болж байгаа манай олон улсын хүүхдээ эрхийг хамгаалах өдөр болж байгаа. Тэгээд тэмдэн тохиолдуулаад тантай залгая гэж бодоод тийм талаар хөрөлцөө гэж бодоод ирлээ. Эйд. Хайда болтаар олон үрсүүдтэй. Өнөхөн ойлоо мэндийг нь амар амгалангийн боломжлыг даа үрсүүд мэнэ. Болтоор олон райтай сайхан зулсаж байна уу даа үрсүүд мэнэ. Ямар ч тач өгнөд сэдвийг нь дооллоод энэ сэдвтэй холбоотойгоор айдах үгсэн болгоё даа үрсүүд мэнэ. За хэлбэ тэмдэглэлт өдрөгээ чинь бидний цаг үед бол тангарагт өдөр тамхт өдөр гэж бид өөр хоорондоо хэлэлцдэг байлаа та. Тэр гарагт на түүхэн явдал чохог учир холбоос мөнтэн үлдсэн үүлийн арда харвинтэн их хохирол гэж нь үүсэн учраас түүнийг нь хаач үеийнхэн энэ бидний үдсэн хохирлыг нь үзүүлэмгүй гэж та урсын нэрээр тэмдэглэлт өдөр бидний нэрээр тангарагт өдөр гэж чинь альч цаг үед нь байсаар л ирсэн тэ өрсөд байна. Уучин тийм өдөр байх үчигтэй. Тийм өдөр байлгахын үчиг нь өрдний алдсан алдаа өрдөдийн үлдсэн үүлийн хохирлын хэмжээ гэдэг чинь нийт даяараа болтоор олноор үүрлцэхэд тэндээс дуулаж мэдсэн алдаа онооны туулал гэж чинь хаач үеийнхэндээ дуу хоолой болгож цоорой болгож тэр гаригийг нь мартууламгүй гэж л тэмдэглэж тамгаглаж тангараглаж явсан юм шүү дээ өрсөд байна. Тэн адила өнөө гаригийнх нь учигийн өвн холбоосон яг өвгөн миний дуулалаар нь ажаа дараад байх нэ. Өрсө балчирсан эрхэд айта туухтай аач төрөх тэр хүмүүн зон олны дундаас үрс балчиртаа энэ гараг өдрөнө балчир үрсийн дуу хоолойг нь сонирдож тэдний дотоод сэтгэлд тэр нуугдж байгаа тэр нэг дотоод сэтгэлийн эмтэрлийг нь тэмтэрч олж явах тийм хөвгийг нь өнөө гарагт нь буулга болоо хожимнаа үрдүнтэй гэж л бодоод байна. Мэдээж үрсө балчирсан баярлаж цэнгүүлж амтны дэдийг нь эдлэмлэж өнгөтэй өдийг нь өмсөглөөч хэлээ. Мэдээж үрс балчирсан магнатын ун аж төрх тэрэн гаргийнхан баяр цэнгэлийг үзэгч хэлээ. Бултаар олон өрсөд нэ. Баярлаж цэнгэж дийлэхгүй л байгаа шүү дээ өрсөд байна. Тийм ээ. Тэгэхээр энэ гариг өдрийн гол учир нь та өрсөд өөрсдийн аж ахуй амьдрал урдаанд гიშгэлэгдэл зорилгот үйл хэрэг өдөр тутмын ажил гэдэл урагшаа чиглэдэл мавдж байгаа бол яг түүнийг энэ гарагт төр азнаад өөрсө балчирсан нь гэж л тойлдож дотоод сэтгэл рүү нүнгийж л байвал энэ нэг хаврын нэг гарагт өөрсдөө нэг сайхан яриад л гэж дотоод сэтгэлийн нуудлуулаа
Энэ өдрийн үйл нь бас нэг үр дүнтэй болов гэж өгнө сэтгэл байна дөр минь. Тийм байна. Бидний цаг үед балчир улсыг ихэд хөндлөж хүндэт гэж явдаг байсан шүү дээ. Мууч гэн хүмүүний амьдралын хамгийн гэгтэй гэрэлтэй хүсэл мөрөөдөл энэ бүхнийг нь энэ өнгөд олчлон өөрийн цэвэрлэн дээр өөрийн тэр гэгэн цагаан зүрхээр ажиж яг л өөрийнхөө аж төрөх тэр богинохон хугацаа байдаг хүүхэд насыг их үнэлж хүндэлдэг байсан. Тэр утгаараа альва ёсчийг үйл хэрэг болоод ахын төвшөндч тэр засгийн хүрээндч тэр бүхий л асуудлыг шийдвэрлэхэд балчир үлсийн зөв хүмүүн болоход аятай тухтай байдлыг нь хаалгалцаж үзэж ямар ч асуудал тань ямар нэгэн байдлаар оруулдаг байлаа да үрс минь. Өтөл өнөө нарт нажаад хараад байна. Энэ байдлыг л алдагдсан байдалтай харагдаад байх юм да үрс минь. Миний ойлгочоор эцэг их хүүхдүүдийн хооронд харилцаа дотмог байна гэж байна те. Эцэг их нь хүүхдүүдтэй ярихгүй, сэтгэлийг нь ойлгохгүй, хүслийг тэмдэхгүй л байна гэж ойлгож байна. Таны яриаг. Мэдээж өөр балчирстайгаа дотоод сэтгэлийн нуудлаад аримтай сайхан яриад хэлгэж чадаж байгаа ижи амар байгаа үсгүй. Гэвч нийт даяарыг ажаад байх нь энэ гэр бүлийн хүрээнд үрс балчиртайгаа харилцааг нэг л сайн ухаж өгөхгүй л байгаад харагдаад байна. Чамайг өнгөнгээд өсгөөдөл хоолундтай, өмсөх хувцтай тэм хүссэн болгоны чинь ингээд биелүүлээд байхад цааш юу хүсэж байгаа юм гээд цааруулаад байна шүү дээ. Гэтэл энэ чинь хүмүүн болж бэлтгэж энэ бүлийн хүрээнд энэ гал голомтын хүрээнд өрөөдөд уудам мөгсаагч нь залгуулж үйлдэж бараагүй үүлийг чинь өнөшлөх өрсөн нүсэрч торинж байхад тэр дотоод сэтгэл бодол оюун санаа энэ хорвоог үзэж харах тэр нүдийг нь анхлан тэр суурийн дэсийг нь эхний 7 хавартайд нь суулгаж чадаагүйгээс нь болоод 7 хавартаагаас хойш бэлгийн боожил дэж нь бүрэлдэж тухайн үр хүмүүн болоход бэлтгэгдэж энэ даавар гэж нь энэ бие дотроос нь төлөхөд ижи аавынхан үгийг сонирдоход жаахан хаалттай болдог нугасаа л хүмүүний биеийн онцлог шүү дээ. Тэгэхээр өөрсдөө минь үр балчиртай 7 хав тасан өмнө хамбо бүхнэн ярилцаж үзэл бодлоо мэдүүлж үйлдэх хүлээн таниулж хожмын үлийг нь өнөө цагтын үлийж өнтөд үлдсэн үлийг нь 3 цаг тань учиглаад л баг гэж гололгүй учир нь ойлгонгүй гэж цааргалангүй сайхан бүхий л үгийг нь хэлцээд байвала үлтэйгэн сайхан харилцаа үүсгэж хэлэн шүү дээ. Лохомжтой. Бидний цаг үед 7 хаврын шинжээгээд нийт даяараа шинжиж үйлддэг томоохон зан үйл байсан. 7 хавар гэдэг чинь өөрөө хүмүүний бие махбодын мөчлөгийн хамгийн чухал хүчиг. Юухан тань гэвэл өөрөөсөө балчирс 7 хавар хүртлээ айлба ертөнцийн
Сайнтай болоод сартай бүхнийг тэрчлэн хүлээж авахд бүрэн боломжтой цаг хугацаа. Тэр үед нь Балчир үрстэйгээл уучраа олж юм бол үүнээс хойш бол алцахгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр багт айл болгоо. Баган байхдаа үнтэйгээ тэр сайхан дурсамжийг нь аривн тайд өргөн байж л. Хожимнаа хүмүүн болоод их үлий дүргээд. Энийхэн дунд чинь хатуутай саартай харавхуу бараан бүхэнд нүдэж унаадч. Ганцаардлын туйлд өвдөг сөхрөөд хэцүү бэрхийг үзэхэд Баган Балчирынхаа хижээ аавтайгаа Баган Балчирынхаа тэр нарийн нандин дусамжаа дурсаглаж, дурсаж босоод ирэх хүчийг авдаг учраас Балчир үрсийг нь баг дээр нь үүлийн дээдийг нь өрөөж үгийн сайхнаар нь төрнүүлж хорвоог туулах тэр харцыг нь тал нутаглуугаан хэдэл ууж талбан байлгаж илээ. Цаг мөчн бүрийг нь хамтдаа байвал айтай юм шүү дээ. Тийм учраас байна даа. Балчир өрмөн гал төлдөн алтууд нэр энэ модонга хүндэлтэйгээр заламгүй болоо. Шидлээд байвал боломгүй өрмөн. Балчир үрсүүд нь юу гэж айлдах юм те. Асуух чинь байна уу? Асуултаа үрсүүд нь Төлөн байна уу та? Надад нэг асуулт байна. За. Одоогоор үзэгчдийн донд бол өөр асуулт нэг харагдахгүй байна. За. Асуусан гэж магадгүй. За миний асуулт гэвэл яана. 6 сарын өмнө өр хөндлөлтийн талаар өрийн нэхлийн талаар нэг онгод альдж байсан. За. Тэгэхээр тэрийг дэлгэрүүлээд нэг асуух зүйл байгаа юм байна. За. Хохирлын тал дээр арга тал дээр болон бэлэг тал дээр хохирол нь одоо юу гэдэг юм болоо. За жишээлбэл өр хөндлөж явагдлаа. Одоо цагийн үед хүмүүс бол аборт гэж их ярьж байна. Тэр нь одоо миний ойлгож эмэгтэй үнэ дотоод биеийн гэмтэх одоо эрхтний бол гэмтээгээд тэрнээс хойш эрүүл хүүхэд гарахгүй байх магадлал байгаа юу? Тэгээ ямар нэгэн элдвийн эрүүл мэндийн асуудалтай хүүхэд байна уу? Гарах боломжтой юу? Хоёрт бүр хүүхэд тех боломжгүй болох тийм нөхцөл байгаа болоо. Энэ арга талаас бэлэг талаас ямар өөр хохирол байгаа вэ гэдэг талаас хохирлын таниулчвал хүмүүсийн тал дээр илүү нухацтай хандах юм болоо гэж бодож байна. Тэгээ засал байдаг болоо тэр тал дээр. Энэ заяатын махан бодсон талаас нь хайлдаг бол Балчир үрийг олж хөвлий тэнтэхэд хүмүүний энэ заяатны одоо энэ бие махбод байна та. Өнөө ургийг тэтгэж энэ дотоод буян зохицолгоо гэж байна. Түүнийг нь тэр ургийг нь тэтгэхийн тулд тэтгэх юм тэр дааврыг нь зохицуулж бий болгодог шүү дээ. Энэ зохицолгоо гэж нь зогсоож хөвлөдийн ураг нь бүрэлдэн байхад нь үрийн цаазлаж амийн бүрлэхэд тэр бид юу болдог вэ гэхэд энэ бүнтэй болох 9 сарын тэр хугацаанд энэ бие махбод нь үрийн ургийг тэтгэх тэр хэн энэ эрдэс энэ элчим гэдэг чинь тэр даавар гэдэг чинь алдагдсан шүү дээ өрмөн. Үүнээс улбалаад эмэгтэй хүмүүний бие махбодод зохисгүй хэм чинь
шүүрлийн орон зайд бүрэлдэж дараагийн ургийг тэтгэх тэр хэмээн зохицолгоо алдагдаад ирдэг. Түүнээс бол болоод элдв хөвчлөл гэж нь бий болоод идэг. Тэр талаас нь тааварсудаас харах хэрэгтэй. Аливаа үйл хэргийг дүүргэх хугацаа болоод үйлдэх орон зай гэж байна шүү дээ. Тэр орон зайг нь дундаас нь зогсоож таслуулаа. Яадаг вэ лээ? Үйлдэх байсан зорилго тэнд алдагдаад ирэхээр тэр хэн задардаг шүү дээ. Үнлөгөн гэдэл тэр ижи болох гэж байгаа нь тэр бие махбодын тэр хэм гэдгийг чинь тэр дундаас нь таслаа зогсоочих юм бол төрөөхөн тань айлцсан. Дараагийн үрийг бэлдэх тэр хэмээн тогтолцоо гэж энэ тархинаас ялруулж байгаа шүү бол алдагдaltaд орж бүрэнтэй эрүүл ураг бүрэлдүүлэхэд цаад болдог юм шүү дээ үрсэн. Бие махбод талаас нь аваад үзвэл тийм байна. Түүнээс болоод дараа нь тэрэн бие махбодыг засаж тэгшлэхийн тулд ариунтай айл юм дом нолгоо хийж таарах байхаа даа юм. За бэлэг талаас нь аваад үзвэл ирээдүйд мигэнтэн их үүлийг үйлдэх байсан үр байсан бол яана. Тийм үү? Үүнийг нь Монгол гэрийг барьж байгаад үйл явдалтай тайлбарлавал Монгол гэр барихын тулд өргөө цагаан гэрийг босгохын тулд нэгэн үнэн дутчвал яана. Нэгэн багн нь өгүүлтүүл яана. Нэгэн хан хазгаа байвал яана. Монгол гэр нь бүтэн бат байж дийлэхгүй шүү дээ. Тэгэхэд ирээдүйд их мөрлөх олон нийт яар үлдэх үлийг үйлдэх тэр үр урагт нь байх цааслаад хайчвал ирээдүйд тэр бүрдэх үлэнд нь тэр дутуу орон зай хоосон орон зай дүүргэж барамгүй үүлийн ялан доно шүү дээ. Үүлийн ялан доно гэхээр тэр эцэг гэх нь тэр эцэг гэх нь тэр үүлийн ялан доно шүү дээ. Тэр үүлийн ялан дунлаа гэхэд юу болно гэсэн үг бол сүнс үүнийг нь тайлбарлал олон учир гарнаа юм байна. Тайл бол энэ туултад дүүрэхгүй л болоо даа юм байна. Ерөнхийдөө товчоор альтвал тийм байна. Нөгөө түүгээр та орсо тэрэн ураг тэрэн алтан туслын эзэн дэрэн сүнс хэмээгч нэ. Тэр үр хичнээн их өвдөлт зовлон харахгүй донд нөмөр гэж санав тийм үү? Жам ёсны тогтолцоонд эргэлтэнд хүмүүн болж мэдлэх тэрэн инжин холбоос тэл дундаа тасан гэдэг чинь юу гэсэн үг тийм үү? Түүнийг энэ тасаллаа гэсэн үг шүү дээ. Үл чамааг гэнэт лахаа нэгтгээс нэг том илт гарч ирэл тасчаал сүл байдал тал талаас нь сичээд ивэл яана. Тэр өвдөлтийг чи мэдэрэмүү. Гэхдээ тийм хэмжээний өвдөлтийг тэр бяцхан зүрх мэдрэн шүү дээ. Тэгээд бодоод үзэхэд ямархан их харгислал үлээ дээ. Үгээр хэлхийн аргагүй. Ярагч энэ бол. За нэгэнт бидний олж мэдснээр бол 2008 оноос 2022 оны хооронд 4 жилийн хугацаанд албан ёсоор 70,052 үр хөндлөлт явагдсан гэдэг мэдээлэл байна. Энэ бол зүгээр албан ёсны мэдээлэл. Албан бусаар бол мэдээж зөндөөлөх үр хөндлөлт явагдсан дах цаагаар. Тэгэхээр за нэгэнт ийм үйл хэрэг болчихжээ.
ямар засал хийж болох вэ? Ядаж өрх бүлийн төвшөнд тэгээ цаашаа бүлгэмийн төвшөнд нийт даяараа нийгмийн төвшөнд одоо юу хийвэл зохистой болоо. Өнөөдөр мэдээж 6 сарын 1 энэ хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр монголчууд энэ тал дээр нэг жоохон анхаарч засал үлдэж ухамсарлаж явал зүгээр юм болов уу гэж бодож байна. Тийм болохоор эхний ээлжинд аргачлал болмоор байна гэж бодож байна. Юу хийх ёстой бол бид хагарсан ташийг буцаагаад эвлүүлж болдоггүй маарсууд байна. Үлдээсэн муулийн үрийг нь бүрэнтэй тэгшлэл гэдэг бол их бэрхтээ. Ийм учраас хоошид энэ алдааг, энэ мадгийг, энэ алдсыг гаргуулахгүй гэж туулсан туулалаараа үлдсэн үлээрээ энэ алдааг давтуулахгүй гэж өөрөө бас хичээ, өөрөөд бас сануулах хэрэгтэй байна. Хамгийн чухал, хамгийн ихний хийх үйл нь бол шүү дээ. Боломжтой хүрээнд өөрийн хувь хүмүүний хүрээнд хийж дүүргэх мадгийг засах үйл нь явах тань гэвэл чи үүнийг өөрөө маш сайн ухамсарлаж бороо үлдсэн үүлэндээ гэмшиж үүнийг засах тэр шийдлийг олохыг л хичээж тэмүүлэх хэрэгтэй юм байна. Үүнд зан үүлэн гэвэл явхан тайж байж болно шүү дээ. Өргөл нэгнээ арван тань өргөөд л үлдсэн үүлийнхээ горыг өргөн олонд нь сануулж ингэж болохгүй маа гэдгийг сайтар өөрийн биеэрээ харуулах юм даа юм. Өөрийнхөө хойноос үлдэх үлэн гэвэл энэрл өршөөлийг нь үрээсээ дотоод сэтгэлээсээ үл тэнгэлтэн дотоод сэтгэлийнхэн өргөлийг өөрийнхөө үйл хэрэгтэн холбож уяж балчир үрсүүдийг нь тэтгэж л байвал энэ үүлийн үрийн зангилааг хэрхэн яаж тайлах аргаан чи болно гэмээр. Ууцгана ямархан нөхцөлд ямархан үйл үлдэж байсан өвд бид мэдэхгүй шүү дээ. Та өрсөн тухайн цаг үед. Тэгэхээр чи өөрөө санаж сэлж өөрөө ухаарч тэр буруу үлдсэн үлийнхээ алдсыг нь таних түүний засахын төлөө эрсгэн шийдвэр гаргаж үлдээ холбоотой үлийг нь дүүргэж баруул. Хилцэн үлийнхэн алдаа мадгийг бүрэнтэй дүүрэн бардгүй маа гэхэд хугас тайж болтгоо. Тэрчлэх болоо даа л гэж хараад байна. За тийм байна даа өрмөн. Энэтэй холбоотой дахиад нэг асуулт байна. За заавалж үр хөндлөлтөй холбоотой үгүй сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүүхэд төрж байхдаа хөгслийн бэрхшээлтэй төрөх тохиолдол арай элбэг болоод байна. Жишээлбэл саажил өвчин, тархины саажил гэх юм байна. Тэгээ энэ өвчнийг ангаах арга зам байгаа болов уу? Арай илэршүүлэх арга байгаа болов уу? За нэгэнт ийм хүүхэд төрсөн бол цаашд нь яаж амьдруулах зохилтой вэ? Яаж бүтээмжтэй сэтгэл ханамжтай одоо хүн гарч болох вэ? Энэ тал дээр эртнэрүүд монголчуудад юу хийдэг гэсэн болоо гэдэг асуултыг хүмүүс асууж илээ. За аливаа бүхэн өөрөнгөсөн үчиг зангилаатай. Үүлэн хөглөж, үлдсэн үүлэн дараагийн үүлэн суул гэвсээ болж явдаг. Нэгэнтэй ингээд мэндэлсэн хүмүүсүүд нь ямар нэгэн үүлэн үрийн үчиг аам үнтэй олчин цаг гадаад олчин болоод тухайн голомт аам үнтэй ургийг тээж байгаа. Тэр ижи заяатангууд ямар
Учиг нөхцөл байдлаас болоод би бас ингээл сайн мэдэнгүй. Гэхдээ энэ учиг холбоосууд нь хамгийн суур учиг нь өвгөл маны хараад шинжээд байх нь. Өөрөөс нь та бүхэн байгаль дэлхий болоод энэ их байгалийнхаа хэм цогцолгоо ижээс хит алдуурч холцоос улбаатай гэж хараад байна. Ууцын хүмүүний бие мах байж нөөрөн их байгальтайгаа бүрэнтэй сүлэлдэн байж л. Тэр бүрэнтэй хэмийг нь бидэд тэтгэж буян тэтгэдэг шүү дээ. Тэр тэтгэх тэр орон зай тэр үйл хэрэг нь алдагдсаас холбоотой юм болов уу гэж хараад байна. Жишээлбэл дөрвөлжин хаантай их хүлийн газар олон хүмүүсүүд нь багшралдах. Тийм үү? Элдв цахилгаан сонзон өрөндөлгөн гэдэл мөн машин чийж байгаа энэ элдв үнэр энэ үйлдвэрлэлийн орон зайнаас бий болж байгаа утаа угаар няр гэдэг. Энэ бүхэн хорд зохис хүн химийн хөгжлөөс нь бий болоод байна. Энэ урагт бүрлдэж байгаа үрсийн бүрэн хөгжил нь тэгш сайхан тэгшилж чадахгүй надад л шараад байна. Ийм учраас одоо хэрэгцээ хэлэтэй охин үрсүүд хэлэтэй жирэмс ичи болгож байгаа үрсүүд хэрэгцээ энэ буултын бичлэгийг санагдуулаа. Байгаль их дэлхий тэрэн ойр байхыг ялангуяа зуны дэлгэр цагтана. Алтан нарныхаа хэмээх өглөөнийхөө тэр тунгалаг туяанд цаатар тусаж авч илээ. Тийм үү? Эвдэрж гэмтээгүй яг л өөрийн хэмээрээ байгаа онгон ташин байгалийнхаа орон зайд хэн хэмээрээ биеийн тэтгэж ил өөрийнхөө ургийн хөгжлийг тэтгэж ил байхыг хичээх хэрэгтэй байна. За нэгэнтэн хазгаа заяанд мэдлээд бүрэнтэн заяаг дүүргэж чадаагүй хөөрхөл дүрсүүдэд ямар үйл ямар арга хэрхэн засаж тэгшитвэ гэвэл мөн л түрүүний айлцангаар ялгаагүй. Их байгаль дэлхийтэй нойр байлгаж ил байх хэрэгтэй юм уу да гэж бас хэлмээр байна. Тэгэхээр эндээс нүүдэлчин үн соёлоо гэдэг чинь ямар ч хөөгүй гэдгийг та орсод эргээд нэг харах болно. Тийм үү? Та улсын хүнсэлж байгаа хүнсийг ажиад байхад гарал үүслэн тодорхойгүй. Энэ их байгалийн огшим нь ханах ёстой байтал дахин тань боловсруулаад л тэр бүрэн химийг нь алдагдуулсан хүнсийг харимтай зовлоод байгаа юм уу? Тийм үү? Түүнийг та нар идэж ууж байгаа хүнсээ аж бас өмсөж байгаа хувцаа гэж өмсөж байгаа хувцс чинь тийм үү? Бас дахин тань боловсруулах тусам тэр өөрийн байгалийн хэмийг бас алдсан шүү дээ. Тэр аль болохоор их байгальтайгаа өөр байж сүлэлтэй байж шүншиглэж авсан бол хариулж өнөө нартын инхэн газар шороо энэ сайхан нутгийн та нар авах ёстой зүйлээ авсан бол хоошид өөрх соожтой энэ хэвээр нүлдэхийн төлөө сэтгчлэн үлдэх үүлэнтэй хослуулвал аятай байна даа гэж айлдж марана. Үзэгчдээс ийм асуултууд ирж байна. За. Хүн урд насаа санах тохиолдол байдгүй. Ямар учраас тийм тохиолдол гардаг вэ? Өрөө голсон эрх хүнд ямар үеийн үрийн төлөөс байдаг бол төшөөдийн асуулт оновчгүй байна. Хүүхдийн эрхийн өдөр хүүхдүүд тэмтэй сургаалаа буурал мэд. Хүүхдүүдэд хайрл. Хүүхдүүдийнхээ сонсох эрхийг дээдлээд эерэг сургаалаараа дэнэж хайрл буурал мэндэ гэнэ. Сайхан асуулт цагч дээ. За. За хүмүүн урд насаа санах учиг байна уу гэвэл байна. Урд төрлийнхөө онцгой дурсамжийг нь маш ховол тохиолдол санд юм аа өрсөд мэнэ.
Энэ нь ихэвчлэн эхний 7 хоолтын эхний мөчлөгт буюу дөнгөж хэлд орж хүмүүнтэй харилцаа гэж нь суралцаж өөрийгөө илэрхийлэн бүрэнтэй хансан цагт Урд насныхаа дурсамжийн тэр онцгой тусамжийг санаандгүй байдлаар хэлэн шүү дээ. Айлтан шүү дээ. Ардын ярианд үрс хооронд хэлцэл байдаг тийм үү? Манай өрөө би чиний шар ижи чин байна гэдэл. Би чиний уучин байсан гэдэл. Гинтүү үг цочилдмаар айлдаад байдаг шүү дээ тийм үү? Тэгээд цаашид яа юу ярих нь тодорхой. Тэгээд л тоодоо хэдэн үгийг нь айлдаад чимэг болчихдаг. Ийм учраас бол урд насныхаа 50 хэдэн дурсамжийг айлдана. Хэрвээ хүмүүс өөрийгөө тэмдэглэж өөрийгөө эрэлт хийж өөрийн дотоод сэтгэлийн хөгийг таних өнөө голын хатгаас гэдгийг таних мэдж ирээдгээд урдтын үлдэж исэн үүлийнхээ болоод чадамж болоод мөнтэй хатуутай бэрхтэй үүлүүд ямар нэгэн байдлаар тэр мэдээлэл дурсамжууд болоо энэ дотоод сэтгэлээс бас улбаач гарч ирнэ. Тэр бихтэн шууд л нөдөнд нь үзэгдээд харагдаад байх гэхээсээ илүүтэй энэ дотоод сэтгэлээс чинь гогдоод татаад байдаг шүү дээ. Ийм байдлаар бол тийхэн хөг зөнгө мэдрэмжийг бас байлж авч болох нэ. Болох. За эхний асуултанд ингэж хариулъя да. За удаах нь бол балчир урсуудтай айлдах сургаал өгсөн гэсэн тийм үү? За балчирхан урсууд минь та урсуудтай айлдаж буулгах сургаал өгсөн юухантай нэг байлаа. Та урсан хүмүүний заяанд энэ нартад Монгол заяанд мэндэлж ирэх ирээдүйн цагт хийх үйлийнхэн үйлдэл хөгийг илүүтэй сайтар мэдэрч ялангуяа өөрийнхөө тэр дотоод зөнг хөгийг илүүтэй сайн мэдрэх энэ цагийн үрсүүдээ ууцхан энэ цаг үе гэдэг чинь өөрөө илүүтэй хүмүүний дотоод сэтгэлийг уудлаж дэлгэж нүдний өмнө ил харагдахгүй ч гэсэн бэлгийн нүдний өмнө ил харагдах орон зайд илүүтэй хөглөгдөх тийм цаг үе. Тийм учраас та өөрөөс минь өөрийн дотоод хөгийг илүүтэй мэдэрч өөрийгөө илэрхийлэх тэр дуу хоолойдоо эзэн нь байж өөрийгөө баг гэж боломгүй. Тийм үү? Өөрөөлийг их гэж сүлдэмгүй айлдах хүүгнийхэн алдан итгэлтэй байж алс хөдөдөн бишрэл гүнтэй байж өөртөө эзэн байхыг л хичээгээрэй миний балчир усуд минь. Ичи авигаан энержи ичи авигаан хүндэлж Ахмад настангуудаа үгийн сонсож гэхдээ өөрийн өчөх үгийн өөргө зүрхнээс сэтгэлэн ялж энэ өнгөд орчлон тууллаа өөрийн хөвгөөрөө дүүргэх тэр итгэлийн хүчийг нь дэлгэрүүлж яваарай миний өрсөд минь. Та өрсөд энэ эрх Монголынхон заяанд эзэн байж дүүргэхэд арвин их хөг туулала байна өрсөд минь. За бас нэг асуулт байсан тийм үү? Өрөө голсон эцэг нь ямар өнгөлийн үр дундаг тийм үү? Энэ нартад хүмүүний хамгийн дээдийн бэлэг бол өрийн заяа байдаг юм шүү дээ өрсөд минь. Хоохоо ядрууд минь. Үртэн болчаад үрэн голоод байвала. Өөрийн үсгснээс ялгаа явахантай тийм үү? Өрөндөс чинь энэ угсаагч нь залгах өрсүүд
Энэ нартад мэдлчихэд голоод байна гэдэг чинь хүмүүн бус аратан бус уу надад сэтгэлч байна. Гэтэл үлтэй болгоод өөрийн заяаг мянган таан аргадаад насаараа хүсээд үлтэй болж чадахгүй байгаа өрсүүдийн та нар уулзаад үзсэн. Өөрийн заяа гэдэг чинь хатуу бөгөөд нандин байдаг юм. Энэ орчлонгийн жам антай бүхний хүсэлгээ чинь энэ биеийн өвийг өсгий мөрийг өнтөн нартад өргөжлүүлнэ гэдэг чинь хүмүүн босны өөрийнх нь дээдийн нэгэн хүсэл болсон өрсөд мөн. Гэтэл энэ хүсэл энэ үйлдэх үйлийнхээ заяа болоод жамыг ухаагүй гэсэн болоод өөрөө та нар юунд голно? Арга хоожа хараагүй байж алсан та нар үлдээгүй байж л. Айлын охины ингл та нар жаргачхаад үрэн та нар цацчхаад удам угсааныхан өмнө үлдэх хариуцлага чинь үгүй бол наад эр заяаны чин бэлэг тэндэг унжаад байгаа улаан мах чинь хожимын нартад өвчин болоод бие чинь ороод юм шиг болсод байна. Нэгэн жаахан бодрох гадаг байна даа ормон. Тийм учраас чи ил заяанд мэндэлсэн юм болоо. Хадагдлаад 3 хаврын цаадхыг харах үчигтэй. Тэгэн байж л үлдэх үлийнхээ хөгийг та нар 100 заяог нь таацуулж бай. Ох уу. Өөр баярлаа гинэ. Амгалан байна уу дээдс минь. Сайхан сургаалаа айлдаж буй танд гэлээ. Хүн бол чадаагүй өрсөн ханаас хэрхэн буян хийх талаар сургаалаа айлдана уу? Амгалан морж байна уу? Өрөө голдог ирчүүдийг алаад өгдөө. Амраа нөө. Мод валчруулсууд нь юу гэж айлдаж бичиглээд байх юм дээр. Билээ. За амгалан морж байна уу? Буурлаа. Бодол сэтгэл хоёроо нэгэн цол болгох цэцлэх талаар айлдаж өгөөч гинэ. За юу гэж асуусан гинэ ормон. Жам ка гэдэг хүн амгалан морж байна уу? Буурлаа. Бодол сэтгэл хоёроо нэгэн цол болгох цэцлэх талаар айлдаж өгөөч гинэ. За. Бодол хэмээгч тархинд ургаж буй. Үйл явц. Сэтгэл хэмээгч зүрхэнд хоролдож буй сүнсний илэрхийлэл байна. Асуулт нь их чухал асуулт байна. Энэ хоёр нийцэд нэгэн цул болоо. Хүмүүн өөрийн дотоод сэтгэлийн зөрчилдөөнгүй бүрэнтэй дүүрэн аж төрөх тэр хүгийг тэр дотоод сэтгэлийн хүчийг агуулж байдаг юм шүү дээ. Хэрхэн яаж нийцүүлэхийг болоо. Олон тань арга байна өрсөд байна. Энэ арга тууллыг нь балчир байна. Өөрөө ирээд хийлвэл илүүтэй үл чамд наалтаа. Ямар тааж бодол сэтгэл хоёр нийцэж нэгэн цул болов юу болдгийг айлтлаа өрмөн. За жаахан чимээлж айлдаг болоо. Өөрийнхөө дотоод тэр сэтгэлийн дуу хоолой тэр сүнсний илэрхийлэмж тэр өөрийнхөө байх тэр хөгийг эхлээд өөрийгөө сонсохоос эхлэх болоо та. Тэндээс л эхлэх болоо та гэж айлттай өрмөн. Өөрийгөө сонсон гэсэн үг шүү дээ. Өөрөөлтөө цаг гаргана гэсэн үг. Өөрөөлтөө цаг гаргахад олон сайхан арга байна да өрсөд байна. Хамгийн эхлээд тэр ганцаараа байж өөрөөлтөө байх тэр цаг хугацааг өөртөө олгох хэрэгтэй. Дэх ганцаараа байхад ганцаардал гэдгийг энэ
Уншати хамгийн эхлээд та өрс давн туулах хэрэгтэй өрсөд байна. Ганцаардлыг нь үзэж туулан байж тэндээс нь өөрийгөө олж авах шүү дээ өрсөд байна. Олонний газар нэрэн гэж тийм үү? Ганцаараа суугатаа сэтгэлэн шинжгээд ардын үгэнд нь энэ хариултын асуултынх нь хариулт нь болчихж байгаа юм шүү дээ. Батбаяр гэдэг хүн уурлаа сайхан Баатар ирсэн тухай түүх намтар сонсё гэнэ. Ариун гэрэл Батцөх гэдэг хүн ухаантай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ дээдсэ гэнэ. Ухаантай хүн Батбэх гэдэг хүн үрсийг хэрхэн зөв хөгжиж баясган хөгжөөх дэмнэх тухай сургаалаа хайрлаа буурлаа гэнэ. За сүүлийн асуулт нь юу вэ? Үрсийг хэрхэн зөв хөгжиж баясаж цэнгүүлэх вэ гэж юм тийм үү? Дэмнэх вэ. Үрс нь угаасаа та бүхнийг загуулж занчилна да. Угаасаа л шалтгаан шалтгаан байхгүй шүү дээ. Ингийн зүйлнээс л баясал авдаг та урс харин үрсээс л суралцах. Тийм үү? Өөрийнхөө баган балчир өөрийнхөө тэр балчил дүрийг та нар төсөөл. Тэгвэл тэр асуултын хариу болно шүү дээ, тийм үү? Тийм байна. Баган байхдаа балчир байхдаа юунд баясаж байсан та урс нь эргээд нэг санаадах. Тэр дурсамжаа өөрийнхөө үрдэн тэр өөрийнхөө багадаа баясаж байсан тэр хөвгөө үрдээ мэдрүүлээд. Тэгвэл илүү хөрсөн боохолоо та. Энэ орсон чинь түмэн олон өрсөд өөр өөрийн хөг зөнтэй байхад нэг заавалтан буулгаад ингэж баясган тэгж баясган гэсэн хэв загвар байхгүй шүү дээ. Тийм үү? Үл чин чиний өргөжлөл учраас чиний баган байхад юунд чи баясаж юунд чи дутагдж байсан тэр хөгөө эргэж тэр хөгийнхэн орон зайд балчир үрсэн хөглөж чиглүүлэн шүү дээ. Тийм байна. Дээдсийн амьдралын түүх сонсъё болох уу гэнэ. Түүхээр бол их бол таа сэдв болно та урсууд. Яг ямар түүхээс нь ярих вэ гэдгээс нь болох болоо да. Би өөрийн өргөж явсан ижээ аавын хоёрынхоо тухай халтханд улсыг та урсууд байна. Миний өсгөж намайг яс махыг нь дүүргэсэн ижээ аавтайгаа бол баг нас миний амьдралын түүх гэж байхгүй урсууд байна. Харин миний намайг хүмүүн гэж өрмөн гэж дааж явъя гэж өрх голомтонтой халуун бүлдээ нэмсэн ижээ аав хоёрыг одлоосвол өнөө гарыг хийтэй. Хөвгтэй юм болоо да. Ижээ аав хоёр минь их сайхан хүмүүс байсан. Олон үрс тээж байсныг хэлэх үү. Олон үрсүүдийн дунд нь ижээ аавын хайр инэрлийг дутагдах зүйлгүйгээр үзэж өссөн би азтай. Эцэг минь тэр цаг үедээ Отог омгийн хаан тэргүүн ноён байлаа. Альва тэргүүн ноёдоо төрийн үйл хэрэггээд ардын үүлийг амуулах гээд алс гэтийн үүлийг нь дүргэх гээд л ахын өргөө голомттой үзэгдэж харагдах нь багхантай шүү дээ. Хэдий тийм ч гэсэн миний аав үрс балчирсан заавал гарвал цаг л гарвал ихрэлж өөрийнхөө үзэж харсан үлдэж байсан тэр төлтийн хэрэг байсан ч баг гэж гололгүй их зүйлийг нь хэлж айлдаж хорвоо үзэх үзлийг минь хосгүй болгох гэж л туулах тэр заяа мөрийг минь урт байлгах гэж л өөрийн хөгийг нь
үлгэр болгож янсалж өөрийн алдаа оноог нь домог болгож үрстэн тойлдог байлаа та. Эцэг минь хэдий ядарч хэдий алд би налж тааж гисэн. Үрстэн сэрээгээд л та үрстэн хэлэх нэг үлгэр байна гээл дугнаарнаас минь сэрээгээд л бид ч тэгэл сурсан дөө аавыгаа ирэхэд ямар ч гүнэлтэй байсан. Амнаас нь үгийн нэгийг ч гээхгүй тул та. Нойроо харамдана гэж байхгүй шүү дээ, тийм үү? Гот гээл басаад ирнэ. Аавыгаа ирсэн зургаар бүгдээрээ босоод тайлж суугаад л айлтгаж байгаа үгийг нэ. Тосоод лавдаг байлаа да. Бид тэр зуны тэр нартай дулаахан амра тэр улирал гэхээсэн илүү хахир хүтэн өвлийн улирал дуртай байлаа. Яагаад нь гэвэл өвлийн шүн болт шүү дээ. Яагаад гэвэл аав минь илүү удаан үлгэрийг илүү удаан хөгдүүлсийг ярих үг нь аримтай да, айлтх үгс нь аримтай да гэдэл. Тэр урт өвлийн шүнийг бид нар зинтэй байлаа да урсад минь. Хичнээн ядарч байсан, хичнээн нойрон хугас байсан ч тэр багахан хугацаанд үрстэйгээл байхыг л хүсдэг. Тийм гайхамтай. Эцэг хүмүүс байсан шүү дээ миний аав. Төгтөө байна. Ичээ аавыгаа дурсаад. Аятаа сайхан байна орсод байна. Хожиноо би өөрөө эцэг болоод өөрөө өрийн золоо үнэрлээд болооч. Одом угсаа нэр өгөх мөрийнхөө өмнө хариуцлага хүлээхэд ааваас хаал үлрэлдэг юм байлээ. Би аав шигийн үрс бэлчирсэн үлгэлт дуртай домог түүхийг сонсоо түүний цаадах 10 мөн чанарыг ухагладаг үрсүүд байгаасаа гэж хүсэж хүний өөрийн гэхгүй бүхий л үрсүүдийг тойруулж суугаад л эцгийгэн дөөрэж үлгэрийг аримтай алгоочилдаг л байлаа та. Ладад авцсанта ганцаар дах олон гариг өдрүүд муухалдаж хүндэж үзүүлэмгүй энэ эл нөлөөсийг үзүүлэмгүй хэцүү бэрхтээ хэцүү өдрүүд байсан. Тэр өдөр би аавынхаа үрсэн гítэр аашлал хайрыг нь санаглаж эргээд босох тэр хүүгийг авч тэр хэмээр нь тэтгэж босож ирсэн. Эцгийн даалт аав хүмүүний хайр гэдэг тийм л уул мэтэн нөмөр нөөлөгтөн байдаг юм шүү дээ өрсөд мэнэ. Би мочхас таа өрсөд хичнээн их албуул арвантан байгаад өөрийн би ядрлыг нь гайхаад байлгүй. Өчүүхэн бачир үрсэн насан дулж ясан гүцхээс нүмнэ. Өөрийнхөө тэр дурсамж тэр хэм хүүгийг нь аримтан үлдээж хожимнаа нүд аниж эцсийн амьсгаагаан хораахад харамсах зүйлгүйгээр би үрсүүдээ эцэг шиг эцэг нь байсан юм шүү. Ичи шиг ичийн байсан юм шүү гэж хэлэх үгтэл харваагд орхих хэрэгтэй юм шүү дээ үрсүүд. Хожимнааг нь түүхэд дурсамжийн үрсүүд нь түмэн олонд нь дуулгаж үрс бачиртай айлтж одоморогтан өргөслүүлээд л байт юм шүү дээ өрсөд байна. За тийм байна да өрсөд байна. За үгмэний атгахад яа. Өнтөө гаргаас нь өрийн цагаан обооноос нь өрс та бүхэнтэй өрсийн эрхийг тэтгэх энэ тангарагт гаргаас нь өргөн олон үрсүүд нь өвүүлэн үгсийг нь дамнуулж боломжийг олоосаа үлдэн гэлээ аавар минь.
Нэг асуултыг нэмэлцсэн байх шүү. Тэ ухаантай хүмүүн гэж ямар хүмүүн байдаг вэ гэсэн тийм үү? Тий. За өвгөн тэрийг өөрийнхөө л өнцгөр альдээд орсод байна. Ухаантай хүмүүс гэдэг чинь найлбайг үргэлжил ухаж, тунхаж тэр ард нь юу өрнө гэж байдгийг л үргэлжил ухаж байдаг үрсийг л ухаантай хүмүүс гэж нэрэдэндээ өгнө. Бэлэн хоолнд цадамгүй. Бэлдсэн үүлэнд ханамгүй л байх хэрэгтэй. Ирэхэд цадамгүй. Бэрхэд та нар өөрийгөө сайтар дайшлах хэрэгтэй. Уугаас Монгол хүмүүний мөн чанар гэж чинь өөрөө айлбаа үйлдэл мөн чанар голыг нь ухаж ар мөн чанарыг нь алсаас нь тэтгэж айлбаа үйл хэргийг өөрийнхөөрөө үйлдэх тийм хөг зөнтэй хүмүүс байдаг шүү дээ. Тийм учраас айлбаа дасан зогсож чадамж аливантай хаач очсон Монгол гэж энэ Монгол хөгийг таниулах тийм хөг өгөгдөл тань байдаг шүү дээ. Энэ галана үрсээ бүгний зүрх сэтгэлд очин гэлбааг нь хөглөх болтугай гэж юурэ. Ирэх цагийн сайн цагийн дэмнэ болох болтугай гэж үлтэн галан юурэ. Даян дэлхийн балчир урсуудна. Эрүүл инхэн байж хүмүүн заяагаа дүргэх хөг үүлэн тэгшинтэй байх. Түр нэхэм бүрдэх болтугай хэмээн юурэ. Монголын урсууд нэлэг бүтэн байж бэрхэн дүүргэн байж ирэх цагийнхаа Монгол заяанда эзэн байх. Өөрийн үлдэх мөрийнхөн дүргэх туулах тэр хөг заяанда эзэн нь байх. Балчир байхын цэнгэл нь тэгшин дүүрэн байж хүмүүн заяанда дүргэх 9 учих нь тэгшин байхын юрой. Болтоор олон өрсөд Боорол дээцүүдийн түүхэнд хөглөгдөж Боорлын хэн олчлонд туулах заяанда дуу хоолтой хөгтөн байхын юрой. Энэхэн цагийн Монголтон өргөхөө бүлдэн үрстэн ивэл тайм байж бүлдэ бүхэн балчир үрстийг ивэл тайм байж төр нэх мана баган үрсүүдэн чимээлж сонсдог байж балчир үрсэд ээлтэй Монгол байхыг ёо Энэ дэөрөлийг минь өрсөд минь санагдаж сэтгэлдээ багтааж үлдэх үүлэндээ хөглөж энэ заяагийн тосуулж дэмнэж тэтгэж аваарай минь өрсөд минь. За өвгөн ингээд малди даавар минь.